Сайн байцгаана уу эрх мөндөд үзэгчдээ. Эрдэнэ төлөвлөрийн Эрдэнэ телевиз үзэгч та бүхэндээ пүрэв гарагийн мэдээллийн хөтөлбөрөөр төлөвлөхөд бэлэн боллоо. Эрдэнэ төлөвлөрийн худалдан авах худалдах үйл ажиллагааны журмыг шинжилэн боловсруулж байгаатай холбогдуулан өнөөдөр цэх хилцүүдийн удирдлага мэргэжилтнүүдийн дунд хилцүүлэг боллоо. Эрдэнэ төлөвлөрийн худалдан авах худалдах үйл ажиллагааны журмын шинэ төслийг хуулийн хэлтсээс танилцууллаа. Эрдэнэ төлөвлөр өмнө нь хоёр улсын хамтарсан үйлдвэрийн статустай олон улсын гэрээ хэлцэл бичиг баримтын хүрээнд ажиллаж ирсэн бөгөөд өнгөрсөн оноос Монгол улсын 100% үндэсний аж ахуйн нэгж болсноор компани бүхий л үйл ажиллагаа манай улсын хууль тогтоомжоор зохицуулагдах болсон. Тиймээс компани хууль эрх зүйн бүхий л харилцааг Монгол улсын хууль дүрмтэй уялдуулан хэрэгжүүлэх үүднээс худалдан авах худалдах үйл ажиллагааны журмыг шинжилэн батлах шаардлага зүй ёсоор гарч ирсэн гэж журам боловсруулах ажлын хэсгийнхэн хэлэлцүүлгийн эхэнд онцоллоо. Мөн үйлдвэрийн аливаа нэг дүрм журам тушаал зааврыг боловсруулахдаа хамт олонны саналыг үндэслэж байх зарчмын дагуу худалдан авах журмын төслийг танилцуулж байгааг тодтогсон юм. Энэхүү журам нь бол ач холбогдлын хувьд юу юм бэ гэхээр за нэгдүгürt худалдан авалт ямар процессор явах юм бэ? Хин энэ хүү харилцаанд оролцох юм бэ? Өөрт нь магадгүй нэг этгээд нэг хэсэг этгээд оролцдог байсан бол хамтаар энэ үйлдвэрийн цех нэгжүүд бүгдээрээ саналаа гаргаад тэр санал нь эргээгээд хянагдаад хамтын шийдвэрээр энэхүү асуудал шийдвэрлэгддэг болсноор бол даваа талтай. Хоёрдугаар үеийнхээр зарчмуудад тодорхойлж өгсөн. Ер нь ямар аж ахуйн нэгжүүдэд давуу байдлуудыг олгох юм бэ? Үндэсний тодтголтой, орон нутгийн тодтголтой, тийм ээ? Энд чинь хамгийн их ажиллах хүчин бий болгосон, хамгийн их татвар төлсөн энэ аж ахуйн нэгжүүдэд бол давуу байдал олгоно гэдгийг улсын хурлын тогтоол засгийн газрын тогтоол шийдвэрүүдэд нийцүүлээд бид нар журмандаа оруулж өгсөн байгаа. Энэгээр бол давуу талтай. Эрдэнэ төлөвлөрийн өмнө нь мөрдөгдөж байсан худалдан авах үйл ажиллагааны журам нь 2013 онд батлагдсан төр журам байсан. Уг журам нь тухайн цаг үеийн хэрэгцээ шаардлагыг хангаж байсан хэдий ч Монгол улсын төрийн болон орон нутгийн өмчөд бараа бүтээгдэхүүн худалдан авах тухай хуулийн шаардлагад нийцэхгүй байсан байна. Энэ нь тус журамд шинжилсэн найруулга хийх бас нэгэн шаардлага болжээ. Өмнө нь бол одоо юу гэдэг худалдан авалтыг тодорхойлохдоо баримтан тулгуурлаж тодорхойлдоггүй. Одоо юу гэдгийг хэрэгцээ шаардлага байна гэд ярьсан зүйлд тодорхойлож одоо худалдан авалтуудыг хийдэг байсан бол одоо ярьсан зүйлийг баримтжуулах дэд комиссийг байгуулад дэд комиссийн гаргасан шийдвэр дээрээс үндэслээд худалдан авалтын комисс онцгой комисс шийдвэр гаргадаг болсноороо давуу талтай. Энэ утга агуулгаараа юу гэхээр өртөг зардал хэмнэн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд бас олон хэмнэлтүүдийг авчирна гэж энэхүү журмаар бол бид нар ойлгож ингэж харж байгаа. Худалдан авах худалдах үйл ажиллагааны журамд шинээр тодтогч өгсөн нэг зүйл нь сахилах хариуцлагын асуудал юм. Ингэснээр тухайн жилийн худалдан авалтын төлөвлөгөөг урьдчилан наривчлан гаргах, цаг хугацаанд төлөвлөгөөгөө эрүүлээгүй цех нэгжийн удирдлагуудад хариуцлага хүлээлгэх боломжтой болсон байна. Мөн журамд Эрдэнэ төлөвлөрт бараа бүтээгдэхүүнээ бэлтгэн нийлүүлэх, худалдах аж ахуйн нэгжүүдийн саналыг бичиг хэргийн хэлтсэд нэгтгэж, хангамж, их барилгын хэлтс, хөгжлийн хэлтсүүдээр дамжуулан хүлээн авна гэж тодорхой заажээ. Өөрөөр хэлбэл бичиг хэргийн хэлтсээр бүртгэгдээгүй аливаа саналыг хүлээн авч шийдвэрлэхгүй юм байна. Эрдэнэ телевиз мэдээллийн хөтөлбөрийг сонгож байгаа үзэгч танд баярлалаа. Орхон аймгийн иргэдийн төлөвчдийн хурлын тэргүүлэгчдийн 4-р хуралдаан өнөөдөр аймгийн засаг даргын тамгын газрын ажлын кабинетод болж 5 асуудлыг хэлэлцсэн байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 4-р хуралдаанаар Эрдэнэ хотын усан алдагдлыг бууруулах талаар авах арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийн талаар хэлэлцлээ. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Пүрэв Лав төлөвлөгөөний биелэлтийг хангалтгүй гэж үнэллээ. Хөрөнгө мөнгийг шийдвэрлэн тус асуудалд гарц гаргахыг Эрдэнэ тус компани удирдлагуудад үүрэг олголоо. Мөн 2016 оны ой хэрийн төмрөөс сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил 2017 онд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай онцгой байдлын газрын дарга Ганбаатар мэдээллээ. Мөн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас сар бүрийг нэрэмжит аян болгон тэмдэглэж нийгмийн салбаруудыг хөгжүүлж байгаа. За 2017 оны 1 сараас эхэлсэн тус аян үйлчлэгийн соёл иргэдийн сэтгэл ханамж төрлөх Орхон аймаг түүх соёл бидний бахархал аяны үйл ажиллагааг дүгнэж 2 дугаар сарын ажлын тайлан хэлэлцэн 3 дугаар сарын ажлын тухай санал солилцлоо. Өнөөдрийн байдлаар бол бид нар зүгээр нэг ГОК гэдэг бас л нэг аж ахуйн нэгжээс л усаа авч штэ. Тэр ус бол ГОК бол ГОК-ийн тэр хэмжүүрээр л авчиж байна. Гэтэл бид нар тэр ГОК-оос авж байгаа усанда хэмжил тавиад хэмжээд өгье гэхээр зэрэг чадахгүй штэ. Өөрөөр хэлбэл хөрөнгө мөнгө шийдэж. Энэ төлөвлөгөө яагаад биелүүлэх гэхээр зэрэг ерөөсөө нэг төгрөг нэг мөнгө авч шийдэж өгөөгүй учраас энэ төлөвлөгөө биелэхгүй байхгүй. Тийм учраас сая энэ төлөвлөгч хэлсэн штэ тий. Та нар энэ төлөвлөгөөгөө хийхдээ хотын зэрэгчийн алба энэ бодлогын газрууд энэ төлөвлөгөөгөө хийхдээ яагаад тэр юутайгаа төсөв мөнгөтэйгээ холбогдуулж хийгээгүй юм бэ? Төсөв мөнгөгүй юмыг ингээд төлөвлөгөө болгоод ирэхээр зэрэг наадах чи хэрэгжихгүй болчиход байна шүү дээ гэдэг чинь маш зөв асуудал байхгүй.
Өөрөөр хэлэх юм бол бид нар энэ төлөвлөгөө хийгээд өгсөн л бол бид нар энэ төлөвлөгөөг бид нар тэр төсөвдөр мөнгөнд тусгаж өгөх хэрэгтэй байхгүй. Тэгж л байж л асуудал шийдэх. Түүнээс энэ төлөвлөгөө хийгээд төлөвлөгөөгөө авчиад өгчихөр нэг төгрөг өгөхгүйгээр одоо асуудлыг шийднэ гэж төлөвлөгөө биелнэ гэж байдаг байхгүй. Тийм учраас энэ гаргаж байгаа төлөвлөгөөн дээр бид нар тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө суулгаж өгөөч гэдэг асуудал гээд энэ аймаг энэ удирдлагуудад энэ хуралд тавих хэрэгтэй байна тий. За дараагийн нэг асуудал бол бид нар энэ нэг хил хязгаарын зааг ялгаа тэр бусад аймаг хотод ямар горим зарчмаар ажиллаж байна тэр хэмжээнд нь аваачих хэрэгтэй байхгүй. Манайх чинь нэг хэсэг одоо үйлдвэр хангадаг, хотыг хангадаг байжгаад нэг байгууллага хангадаг байжгаад одоо хотын ингээ асуудлыг аваад ирэхээр зэрэгэл одоо үйлдвэр хот хоёрын хооронд одоо хаана алдагдаад байгааг нь мэддэхгүй юм алдагдал үүсэж байгаа байхгүй. Орхон аймгийн хэмжээнд усны алдагдлыг бууруулах ажилд жилд 2 тэрбум төгрөгийг төлдөг ба усны алдагдлыг бууруулах чиглэлээр бүх орон сууцны айл өрхийг тоолуржуулж байгаа ч алдагдал багасахгүй байгаа юм. Аймгийн хэмжээнд нийт 30 мянган метр куб ус хэрэглэгдэж байхад ус цэвэршүүлэх байгууламжинд ердөө 10 мянган метр куб болж очиж байна. Түүнчлэн 20 мянган метр кубын алдагдал гардаг байна. Тийм ч учраас өнөөгийн технологийн дэвшилт хурдтай хөгжиж байгаа энэ цагт тоолуурын системийн чанар шаардлагад нийцэхгүй байгааг Эрдэнэ тус дулаан түгээх сүлжээ орон нутгийн өмчит компаниас мэдээллээ. Эрдэнэ төлөвлөрийн 2017 оны эхний 2 сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелсэн тухай бид өмнөх мэдээллийн хэлбэрөөр мэдээлсэн. За эдгээр үзүүлэлтээс хүдэрдэх металл авалт төлөвлөснөөс өндөр үзүүлэлттэй биелсэн бөгөөд за энэ нь баяжуулах үйлдвэрийн ажилчдын хөдөлмөрийн сахилга бат сайн байгаатай холбоотой гэж мэрэгжилтнүүд дүгнэлээ. 2017 онд Баяжмал дахь металл гаргалтыг зэсээр 86.7 хувиар, молибденоор 40.1% гэж төлөвлөсөн ч зэс авалтын гүйцэтгэлийн төлөвлөгөө 8842 хувиар, молибден авалт 52 хувиар тус давж биелсэн байна. Металл авалт өндөр үзүүлэлттэй байгаад тус цэхийн технологийн ажилтнуудын сахилга бат болон бусад хүчин зүйл нөлөөлжээ. Ил уурхагаас ирж байгаа хөдөр маань баяжигдах чадвар их сайтай байгаа. Түүнээс гадна бид нар бас олон авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд байдаг. Жишээ нь одоо град 1400-д ноцооснууд термин дээр нэгдүгээр шатны нутагтын циклд ажилладаг. Энэ ноцооснууд урд нь 170-аас 175 цаг ажилладаг. Ихтэй тэгээд тэрнээс доош нь 100 гаруй цаг ажилладаг. Энэ болгоныг солих шаардлагатай үед бид нар нөгөө ноцоосоо шилжүүлдэг. Энэ болохоор технологийн процессыг нэлээд том савлгаа үүсдэг гэсэн. Одоогоор бид нар өнгөрсөн жилд бас инноватор цом авсан тэрнийхээ хүрээнд ажлуудаа үргэлжлүүлж хийгээд одоо бүх ноцооснуудаа бүгднийг нэрмийн дамжуулалтад олгож өргөсөн. Энэс ноцоосонд хамгийн багадаа 350-аас 400 цаг ажиллаж байгаа. Энэ урдны яадаг байсан гэхээр бид нар 7 хоног болоод за ингэ тасралтгүй ажиллаа гэж тооцох нь 7 хоногийн дараа бид нар ноцоосоо шилжүүлдэг байсан. Одоо бол 15-аас 17 хоногийн хугацаанд бид нар ноцоосоо шилжүүлэх технологийн процессын тогтвортой явах боломжийг хангаж байна гэсэн. Энэ бас технологийн процессын нэлээд нөлөө үзүүлж байгаа. Зэсмолибдийн цикл бид нар бас задгай схемийг боловсруулж ажиллаж байгаа. Энэ болохоор зэсмолибдийн металл авалтыг барих, металл авалтыг дээшлүүлэх, чанарын үзүүлэлтүүдийг тогтмол барих зэрэг нэлээд сайн эерэг үзүүлэлтүүдийг авчирч байгаа. Мөн бид нар сая сарын хугацаанд 2 сарын 1-ээс энэ 2 сарыг дуустал 8 дугаар терм техникийн ус өгч ажиллалаа. 8 дугаар терм техник ус өгсөөр 7-8 дугаар терм материалыг 4 дугаар очирд өгч ажилласан. Энэ дээрээс судалгаа шинжилгээ харьцуултыг хийж үзснээс техник усаар ажилласан эргэлтийн усаар ажилласантай харьцуулахад молибден металл авалтыг 10% өсгөж байгаагаар урьдчилсан байдлаар судалгааны ажил хийгдээд тооцоо хийгдээ явагдаж байна. 3 дугаар сарын эхний 10 хоногийн байдлаар баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвэн явагдаж байна. Зэс молибдений металл авалтыг дээшлүүлэх, чанарын үзүүлэлтийг тогтмолжуулах чиглэлийн ажлуудыг үргэлжлүүлэн хийснээр эхний удирдлагын төлөвлөгөө өндөр хувиар давж биелэх бүрэн боломжтой юм байна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартин 8-ны баярыг тохиолдуулан Эрдэнэ төлөвлөрийн бүтээлч бүсгүйчүүдийг алдаршуулах үйл ажиллагаа уурхайчин соёлын ордонд боллоо. За энэ тухай мэдээллийн дэлгэрэнгүй хүргэе. Эрдэнэ төлөвлөрийн ажилчид 2005-аас 2017 оны хооронд сайн саналын системээр дамжуулан 18427 санал гаргаж тэдгээрийн 50 орчим хувь нь хэрэгжижээ. Энэ тоон үзүүлэлт нь Эрдэнэ төлөвлөрийн ажлын амжилт болоод ажлын байрны эрсдлийг бууруулж, ажиллах орчин нөхцлөө сайжруулан, үйлдвэрийн тасралтгүй найдвартай үйл ажиллагааг
ханган ажиллаж байгаагийн жишээ юм а. Сайн саналын системийн 2015 оны 100 манлайлагчдын жагсаалтанд бичигдсэн ажилтнуудын 17% нь эмэгтэй ажилчид байсан бол 2016 оны жагсаалтанд 23% болж ажилтнуудын оролцоо 35%-аар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. 2016 оны байдлаар сайн саналын системд санал гаргалтаараа тэргүүлж байгаа эхний 200 ажилтны 34.5% нь эмэгтэйчүүд байна. Эдгээрээс хамгийн их саналыг цагиргаа хүний нөөцийг хилцсэн бичиг хэргийн мэргэжилтэн мөнхцөг 82 санал, баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах эсгийн крааны машинч оюун 60 санал гаргаж манлайлжээ. Манай компанийн одоо эрчүүдийг мөр зэрэгцэн ажилладаг энэ шилдэг эмэгтэйчүүд өнөөдөр цугларч орон цуглаад өнөөдөр энэ бүсгүйчүүд алдаршуулж байгаамаа. Тэгээд энэ удаагийн арга хэмжээ болохоор урд нь бол баяжуулагч бүсгүйчүүд, кранч бүсгүйчүүд гэдэг ингээд мэрэгжлийн чиглэлээр бол бүсгүйчүүдэд алдаршуулж байсан. Энэ удаагийн бүсгүйчүүд яасан нь бол энэ шилдэг нэг санаачлагч сайн олон санал гаргасан. За бүсгүйчүүдэд манлайлж байгаа энэ манай компани бүсгүйчүүдэд бол ингэж оролцуулж байгаа онцлог байна. Манай автоөрийн байгууллагын ажил үйлс өндөр байгаа. Манай эмэгтэйчүүд өчигдөр баярын үйл ажиллагаагаа тэмдэглэсэн. Эмэгтэйчүүдээр шагнаад урамшилаа олгоод бүх үйл ажиллагаагаа ажил бүтээл өндөр байгаа. За өнөөдөр бүтээлч эмэгтэйчүүдгээд урд урдын Мартин 8-наас бас онцлог ийм арга хэмжээ өгдөж байна. Тэгэхээр зэрэг үнэхээр одоо манай хүнд үйлдвэрт ажиллаж байгаа эмэгтэйчүүд маань эрчүүдтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж бас энэ үйлдвэрийнхаа бас хөгжлийн төлөө бас олон сайхан ажлуудыг зохион байгуулсныг одоо өнөөдрийн бүтээлч эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг харж бас хүүхнүүдээр их бахархаж байна л да. За тэгээд би бол 1990 оноос хойш эмэгтэйчүүдийн одоо олон нийтийн байгууллагад одоо тэргүүлэгчээр тийм ээ итгэдэг гишүүнээр ажиллаж байсан. Тэгээд бас энэ Мартин 8-ны баярын босгон дээр бас салбарын тэргүүний ажилтан болсондоо бас их баярлж байна. Энэ бол миний хувьд бол одоо маш их одоо хүндэлтэй хандж байгаа юм шагнал байгаа юм. Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн хариуцлагыг бүтээж байдаг. Эрдэнэт үйлдвэрийнхаа нийгэм соёлын ажлыг хийж байдаг. Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн одоо бүтээгч бүсгүйчүүдийг алдаршуулсан эмнэлэг, соёлог, багш, соёл урлагийн ажилтан эмэгтэйчүүдэд алдаршуулсан болвол энэ жил бид нар Эрдэнэт үйлдвэрийн бас нэгэн чухал одоо үйл явдал чухал одоо эрчимжиж байгаа ажил болвол одоо бүтээмж инновацийн одоо ажил байгаа. Тэгээ энэ одоо ажлыг одоо өргөнүүлж байгаа үйл ажиллагааг гардан явуулж байгаа бүтээлч бүсгүйчүүдийн хөгжлийн хилцс, хөгжлийн инновацийн одоо төвтэйгээ хамтарч зохион байгуулж байгаа. Олон бүсгүйчүүд маань Эрдэнэт үйлдвэрийнхаа бүтээн байгуулалтанд гар бие оролцож байдаг. Тэгээ энэ сайхан одоо олон улсын эмэгтэйчүүдийн баяраар өөрсдийгөө алдаршуулж, өөрсдийгөө таниулж ийм боломжийг олгож байдаг бид нар маш их баярлаж байдаг. Бүтээмжийн ажлын үр дүнд бий болж байгаа технологийн процесс, тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах, эрчим хүч материалын зардлыг бууруулах, нэмэлт орлого бий болгох, ажлын чанар бүтээмжийг дээшлүүлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зэрэг үйл ажиллагаанд эмэгтэй ажилчдын оролцоо хувь нэмэр их байгааг энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн санхүү эрхлэлтэндээ захирал Эрдэнэ хөлөг онцоллоо. Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч бүсгүйчүүдийг алдаршуулах, ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа, ургаажин соёлын орд, хөгжлийн хилцсийн бүтээмж инновацийн төвийн хамт олон амжилттай зохион байгуулж бүтээлч бүсгүйчүүдэд инхүү алдаршууллаа. Сар шинийн баярын өдрүүдэд Эрдэнэт үйлдвэрийн дүүрэгт болон барилга байгууламжид хэрэг зөрчил гараагүй талаар үйлдвэрийн гэрээт цагдаагийн хэлтсээс мэдээллээ. Тус хэлтсээс 2 дугаар сарын 20-ны өдрөөс 3 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл хөдөлгөөний аюулгүй байдал, нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэсэн үндсэн 2 чиглэлээр сар шин 2017 нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан байна. Үүний үр дүнд сар шинийн баярын өдрүүдэд ямар нэг гэмт хэрэг зөрчил илрээгүй гэж гэрээт цагдаагийн хэлтсээс мэдээллээ. Улсын хэмжээнд цагдаагийн ерөнхий газраас улсын хэмжээнд 2 дугаар сарын 1-ээс 3 дугаар сарын 2-ын хүртэл бол сар шин 2017 нэгдсэн арга хэмжээ зохион байгуулсан. Энэ хүрээнд бол цагдаагийн ерөнхий газрын сар шин 2017 нэгдсэн арга хэмжээний хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн нутаг дэвсгэрт салбар төлөвлөгөө гараад гэмтрээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөний дагуу манай гэрээт цагдаагийн хэлтс Эрдэнэт үйлдвэрийн нутаг дэвсгэрт гэмтрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж явууллаа. Зохион байгуулж явуулсны үр дүнд бол ямар ч хэсэн 2 дугаар сард бол
Эрдэнэ үйлдвэрийн нутаг дэвсгэр Эрдэнэ үйлдвэр авчид компанины үйлдвэрийн дүүрэгт бол ямар нэгэн гэмт хэрэг зөрчил болон өстой гэмт хэрэг зөрчил гараагүй. Бид нэр бол төлөвлөгөөний дагуу эргүү шалгалт хамгаалалтаа төлөвлөгөөний дагуу хийж ажиллаа. Гэрээ цагдаагийн хэлтэс сар шин болон бусад баяр ёслолын арга хэмжээний өдрүүдээр Эрдэнэ үйлдвэрийн объектыг хамгаалахад 47 харуул, Орхон аймгийн Усангамжийн их усрыг хамгаалахад 5 харууллын цэгийг хоног тутам 2 офицер, 49 ахлагч, нэмэгдлэр автын шалган нэвтрүүлэх цэгүүдэд 2 ахлагчийг өдрийн 2 цагаар томилон нийт 49 цагдааг хүч нэмэгдүүлэн зохион байгуулж ажилласан байна. Алтан ужлагт гал дахиад жилийн сар шинийн хурдан мордын уралдааныг Орхон аймгийн морин спорт уяачдын холбооноос шинийн 10-ны өдөр зохион байгуулсан. Тус уралдаанд 4 насны 250 гаруй морь уралдаж хурд хүч шандсаа сорилоо. Энэ жилийн сар шинийн хурдан мордын уралдаанд 4 насны 250 гаруй хурдан хүлэг уралдсанаас их насанд Орхон аймгийн Баян өндөр сумын уяач Даваа самбуугийн цоглог хээр төрүүлж, Сэлэн аймгийн Орхонтол сумын Харьяат, аймгийн Алдарт уяач Дорилгийн хээр Аман хүзүүнд, Баян өндөр сумын Харьяат, аймгийн Алдарт уяач Баясгалангийн Буурал 3-т, Төв аймгийн Батсанбөр сумын Харьяат, Монгол улсын Тод Манлаа уяач Батзайхны Хохирмор 4-т, Орхон аймгийн Баян өндөр сумын уяач Бямц цогтын Халтар айргийн 5-т хурдллаа. Азрагмаа сайхан давчууд хайрлаа. Миний хүүгийн азраг бас дүнжин гавд бас сайхан төрүүлж ирсэн та бүхэн мэдж байгаа. Эрдэнэ дотоогоо 40 жилийн байд бас төрүүлж ирсэн. Одоо ингээд энэ хүүгийн манай сахианы азраг нь байгаа энэ. Энэ сайхан уралдаж одоо айргийн айр багтлаа. Одоо маш их баяртай байна дөө. Өнөөдөр азраг маань айргийн 5-аар давхлаа. Энэ Орхон аймгийн Баян өндөр сумын өнхөөгийн мөнх хоёрын үүлэн бор гээд соёолоо азраг байгаа. Тэгээ энэ жил одоо 40 жилийн анхны уралдаанд айрагдлаа. Сэтгэл өндөр байна. Азрагны уралдаанд Орхон аймгийн Баян өндөр сумын уяач Болдбаатарын гой халзан төрүүлж, Орхон аймгийн уяач Тэмүүжний Халтар азраг Аман хүзүүнд, Жаргалан сумын уяач Баяр цэнглийн хар азраг 3-т, Орхон аймгийн Баян өндөр сумын Харьяат, аймгийн Алдарт уяач Баясгалангийн хүрэн дөрвөлж, Орхон аймгийн Баян өндөр сумын уяач Мөнх баярын бор азраг айргийн 5-т хурдллаа. Соёолын насны уралдаанд Орхон аймгийн Баян өндөр сумын Харьяат, аймгийн Алдарт уяач Өсөх баярын шарга соёолон төрүүлсэн бол Аман хүзүүнд Орхон аймгийн Баян өндөр сумын Харьяат, Монгол улсын Алдарт уяач Баяр цогтын хар 3-т, мөн Монгол улсын Алдарт уяач Баяр цогтын хонгор соёолон 4-т, Батулгын хээр соёолон айргийн 5-т хурдалсан байна. Ирлээ зээд насны мордын уралдаанд Орхон аймгийн Баян өндөр сумын аймгийн Алдарт уяач Өсөх баярын бор төрүүлж, Төв аймгийн Харьяат, аймгийн Алдарт уяач Нацаг доржийн хээр удалж, Хөвсгөл аймгийн уяач Бат баярын Халтар, Баян өндөр сумын уяач Ууган баярын Халиун, Булган аймгийн Худаг өндөр сумын уяач Өн болдын хээр айргийн 5-т хурдалж, уйсан эзэн унсан хүүхдээ баярлууллаа. Одоо үзэгч та бүхэн өдрийн зочны ярилцлагад анхаарлаа хандуулна уу? Зочинтой сэтгүүлч Мөнх уянга ярилцсана. Сайн мэцхан өрхөн үзэгчдээ та бүхэнд орой минь төргий Эрдэнэ телевизийн мэдээллийн хөтөлбөр өдрийн зочны цагаар үргэлжилж байна. Өнөөдөр манай студид Эрдэнэ үйлдвэрийн Харьяа гал ундрах 58 дугаар ангийн гамшаас хамгаалах улсын хяналтын байцаагч Онцгой Балийн Ахмад Отгон баяр хүрэлцээрсэн байна. Танд орой минь төргий. Орой минь төргий. Телевиз үзэгчд бас орой минь төргий. Мэдээж үйлдвэрийн хэмжээнд одоо гал төмрийн дуудлага хэр байгаа вэ? Сүүлийн үеийн ажилласаа бас Эрдэнэ телевизийн үзэгчдэд мэдээлэл өгч хоёлаа ярилцлага эхлэе. За юуны өмнө сайхан болж өгсөн сар шинэ мэндийг та бүхэндээ хүргэе. За тэгээ үйлдвэрийн хэмжээнд он гарснаас хойш гал дүнгээр гамшиг ослын дуудлагагүй 50 байна. Ер нь ажилчин албаагчтай анхааруулж хэлэхэд бол ерөнхийдөө тамхины хяналтын тухай хууль, холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж арга хэмжээ тооцогдож байгаа иргэд бас ажилчид нилээдгүй байгаа учраас энэ дээр бас та бүхэн бас анхааралтайгаарай гэж хүсэж байна. Мэдээж сая одоо тий сар шинийн баяр боллоо. Мэдээж сар шинийн баяртай холбогдлолтойгоор нөхцөлийн байгууллагууд маань өндөржүүлсэн бэлэн байдалд их төлөвлөгөө гарган ажилладаг байгаа. За танай хамт олон сар шинийн баярын үеэр хэрхэн ажилласан байгаа вэ? За гамшаа сонгол улсын хэлтийн байцаагчийн зүгээс сар шинтэй холбогдуулаад гамшаа сонгол улсын хэлтийн байцаагчийн заавал илэх албан мэдээллийг бүх цэх нэгжүүдэд тарааж ажилласан байгаа. Үүнтэй холбогдуулаад мөн онцгой байдлын Орхон аймгийн онцгой байдлын нийт албаагчд болохоор сар шинийн баярын амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгсэн. За Орхон аймгийн хэмжээнд сар шинийн баярын амралтын өдрүүдэд гал төмөр гамшиг ослын дуудлага байхгүй. 2
галын зөрчлийн ийм мэдээтэй ийм дуудлагатай байсан да. Одоо хавар ирж ийн мэдээж энэ шар усны үерийн одоо болшгүй байдалтай нөхцөл байдалтай холбогдуулаад аймгийн хэмжээнд бас нэлээд энэ одоо үерийн усны сувг, шуудуу, далан үзлэг шалгалтууд ингээд явагдаж байсан. Энэ тухай бас аймгийн засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр бас онцолж байсан. Тэгэхээр ер нь одоо энэ чиглэлээр ямар ажил хийж, энэ шар усны үеэрс урьдчилан сэргийлэхэд иргэд олон нийт маань бас хувийн зүгээс ямар ажлуудыг хийвэл зохицолтой байна вэ? Энэ талаар та мэдээлэлч. За цаг уурын байдал ерөнхийдөө 2 сард орсон их засны бас нөгөө нөхцөл байдал арилааг байгаатай холбогдуулаад мөн одоо цаг уурын нөхцөл байдал огцон дулаарч байгаатай холбогдуулаад аймгийн хэмжээнд бол болон үйлдвэрийн хэмжээнд шар усны үерийн асуудал бол одоо нэмэрсээр гарсаар байгаа. Үүн дээр бол одоо Орхон аймгийн онцгой байдлын алба багштай өнөөдрийн байдлаар бол говьл баг дээр бол яг энэ нөгөө шар усны үерээс өртсөн сэргийлэх далан шуудуу цэвэрлэх ажил дээр бие бүрэлдэхүүнээр ажиллаж байна. За үйлдвэрийн аврах гал унтрах ангийн нийт алба багчид өөрсдөө хариуцсан цех нэгжийнхаа хэмжээнд шар усны үерийн далан сувг шуудуудын үзлэг шалгалтуудыг хийсэн. Хэдий ингэж хийсэн боловч үйлдвэрийн цех нэгжүүд маань өөрсдийн хариуцсан далан шуудуудынхаа цэвэрлэгээ үйлчлэгийг сайн хийж хэвших хэрэгтэй байна. Одоо цаашдаа сайн хийх хэрэгтэй байна. Ард иргэд маань бол зөвхөн одоо шар усны үер маань болохоор нэг л ойлголт нь буруу зөвхөн онцгой байдлыг ихтэй алгавч ажиллаж гэдэг ийм сэтгэхүйтэй байдаг. Та бүхэн маань өөрсдийнхөө хашаа хороо, ажлын байр, орчиндөө өөрийнхөө хариуцсан объектд аюулгүй байдлаа хангаж одоо орсон цасыг зайлуулах энэ талын арга хэмжээний бол төр үнэ авч явах шаардлагатай байгаамаа. Сургууль сурталчилгааны асуудал урьдчилан сэргийлэх тал дээр хэрхэн анхаарч байгаа бол? Урьдчилан сэргийлэх талын ажлуудыг бол одоо манай үйлдвэрийн хэмжээнд бол тогтмол явагдаж байгаа. Аймгийн хэмжээнд болохоор бүх багууд дээр бол урьдчилан байдлаа бид нар бол нөгөө багтайгаа хамтраад энэ талын ажлуудыг бол багийн нөгөө идэвхтэй ажилт нартай хамтарч бол зохион байгуулж байгаа. Шар усны үер түүнээс сэргийлэхийн тулд үйлдвэрийн цех нэгжүүд маань өөрсдийн цехийн хариуцсан бас сувг шуудаг цэвэрлэх шаардлагатай байна гэж энэ аль цехүүд ер нь ихэвчлэн одоо сувг шуудуу одоо өөрсдийнх нь газар нутагт нь хариалагдж байгаа бол нийт үйлдвэрийн хэмжээнд болохоор яг нөгөө тухайн цех бүр нь яг нөгөө зурагт одоо тусагтаад өөрсдийн хариуцсан сувг шуудууд байдаг. Эдгээр нь болохоор яг нөгөө үйлдвэрийн хэмжээнд шар усны нөхцөл байдал үүсгэхэд бол үйлдвэрийн объектыг аюулгүй байлгах тал зориулагдсан байдаг учраас одоо энэ талыг яг хариуцсан юмудаа манайхан дор бүрнээ сайн хамгаалж өөрсдөө цехүүд мэдчихэж байгаа энэ асуудал. Одоо аймгийн онцгой байдлын газрын албан хаагчид бие бүрэлдэхүүнтэй хэрхэн хамтарч ажиллаж байна вэ? За яг аймгийн удирдлагаас өгсөн үүрэг мөн аймгийн онцгой байдлын газрын дарга өгсөн үүргийн дагуу бид нар одоо говьл баг дээр шар усны үерт автаж болцсохгүй газар нутаг дээр бол яг одоо ажиллаад байж байна. Одоо мөн хаврын хуур ашиглалт гээд одоо бас галт төмрөөс өрсөн сэргийлэх ажлууд хийгдэж эхэлнэ. За энэ шар усны үерийн хажуугаар энэ асуудал бас бидний анхаарлыг их татдаг шүү дээ. Яг энэ чиглэлээр ямар ажлууд хийхээр төлөвлөж байна? Ер нь одоо хийгдэж байгаа ажлууд нь юу байна? Иргэд олон нийтийн анхаарал зохистой зүйл нь юу байна? За энэ бол яг нөгөө нийт бол аймгийн хэмжээнд гарч байгаа гал төмрийн хохирлын дийлэнх хувийг бол энэ нөгөө яг энэ хавар намрын хуурайшлтын үед гардаг. Галын хохирлын тоо хэмжээ эзэлдэг. Энэ болохоор юутай холбоотой байдаг вэ гэхээр хуурайшлтын улирал эхлэнгүүт одоо жишээлбэл хаврын улиралдэгч айл объект албан байгууллага өөрсдийн хашаа хороонд байгаа өнжүүл өвсөө шатааж энэ нь болохоор ингэж хараа хяналтгүй шатааснаас болж гал төмрийн нөхцөл байдал үүсдэг байсан байна. Галын аюулгүй байдлын тухай хууль шинжилэн батлагдаад энэ маань болохоор ерөнхийдөө галын аюулгүй байдлын тухай хуулийн дээрээ торгуулийн арга хэмжээ нэмшин цагт орж ирсэн. Энэ маань бол хуучин болохоор хөдөлмөрийн өсөй доод хэмжээ 3 дахин нэмэгдүүлсэн гэж байсан 576 мянган төгрөг байсан бол одоо энэ маань хөдөлмөрийн өсөй доод хэмжээ өссөнтэй холбогдуулаад 720 мянган төгрөгийн торгуулийн хамрах хэмжээ авахдахаар ийм заалт орсон. Энэ заалт орсноор ард иргэдийн маань бас нөгөөх ухамсар бас дээшилж юуны төрөн одоо галт төмрийн нөхцөл байдал үүсэх шар нүнжил өвсийг шатаахаас илүүтэйгээр торгуулах магадaltaй байна гэж одоо өөрсдөө үзсний одоо үр дүнд энийг бас нөгөө зөв аргаар зайлуулах ийм асуудал руу хандж байгаа учраас энэ галт төрлийн тоохрол маань бол эрс буурж байгаа. Гэсэн хэдий ч бол аймгийн хэмжээнд ард иргэд маань болон аж ахуйн нэгж маань өөрсдийн одоо эзэмшилд байгаа хуурайштын үед уурхсан өнжил өвсүүдийг бол одоо зөв аргаар авч зайлуулж
хэвших хэрэгтэй байгаамаа. Онцгой байдлын бие бүрэлдэхүүн албан агчдад маш олон ажлуудыг хийж байгаа. Ялангуяа иргэд ч гэсэн бас тэ өөрсдөө иргэний үүргээ ухамсарлаад энэхүү үйл ажиллагаануудад идэвхтэй оролцоорой гэж бас уриалмаар байна. За тэгэхээр одоо 4 дахь жилдээ зохион байгуулж байгаа Соён Яруу найргийн тэмцээний талаар та мэдээллийг үзэгчдэд өгөөч. Хэрхэн зохион байгуулах, энэ жилийн онцлог нь юу байгаа вэ? Тэгэд жилээс жилд мэдээж өргөжөж тэ энэ үйл ажиллагааны цар хүрээ бас ихсэж байгаа энэ талаар та мэдээлэл. За 2011 онд онцгой байдлын албаны гал унтраах 58 дугаар ангийн албан санаачлагаараа тэр үед ажиллаж байсан одоо Хамшаа сонгуулийн улсын ялтын байцаагч Баясгалангийн санаачлагаар Соён Яруу найргийн тэмцээн гэж одоо уламжлал энэ нэг цэргийн баяртай холбогдуулаад зохион байгуулдаг байсан. Энэ маань бол одоо 1 жил завсарсан боловч одоо ингээд албан ёсоор 4 жил одоо ингээд болж байна. Одоо 5 дахь жил нь болохоор одоо энэ 2017 оны 3 дугаар сарын 17-нд олон улсын иргэний хамгаалтын өдөр Монгол цэргийн өдрийг тохиолдуулан ингээд зохион байгуулах гэд бэлтгэл ажиллаа хангагдаад өдөртөмж бүх юмнууд гарчаад одоо ингээд явж байна. За урд жилүүдийнхээс онцлог нь гэвэл энэ жил дэлхийн зүүн олон улсын байгууллага мөн Орхон аймгийн боловсрол соёлын газар за тэгээд Орхон аймгийн хэвлэлийн нөгөө тод анир сэтгүүлчдийн холбоо ингээд хамтран зохион байгуулж байгаагаар онцлог байгаа. Энэ дээр юу нэмэгдсэн гэхээр дэлхийн зүүн олон улсын байгууллага маань хөрөнгө мөнгөний шийдэж өгөөд ерөнхий боловсролын сургуулийн баг дунд ахлах ангийн сурагчдын дунд гар зургийн уралдаан, эссе бичлэгийн уралдаан мөн зохион бичлэгийн уралдааныг зохион байгуулад шагналын сангийн бүрдүүлэг гаргах шийдвэрсэн байгаа. Энэ наадмыг жилээс жилд одоо өргөжүүлэн зохион байгуулснараа энэ албан хаагчдын дунд энэ тэмцээнд оролцогчдын дунд те яг ямар эерэг өөрчлөлтүүд гарч байгааг мэдэрч байна вэ? За ямар ч энэ тэмцээн уралдаан зохион байгуулснаар юун төрөн бол болохоор энэ ард иргэд энэ хүүхдүүдийн одоо нөгөөх ахуй орчиндөө болон одоо байгаль дэлхийгээ хайрлах, гамшигаас хамгаалах мэдлэг, галын мэдлэгийг дээшлүүлэх тийм ээ газар хөдлөлт гамшиг ослын үед иргэдийн анхаарлыг тийш нь хандуулах энэ болцшгүй аюул болоход ямар шүү хохирол болж болох юм тийм ээ энэний асуудлууд одоо нөгөө тэр гол хандлага нь тийш орж байгаа ёстой баталтай байна. Тэгэхээр одоогийн байдлаар нийт хичнээн хүмүүс орохсон урьдсан төлөв байна. За урьдсан байдлаар ерөнхий боловсролын сургуулиудын хүүхдүүдийн маань одоо бүх материалууд одоо ингээд хоригдлогдоод энэ хураагдаад ирж байна. Энэ дээр болохоор Улаанбаатар хотоос Яруу найргийн наадамд маань нэг 4 Яруу найрагч өдөө орон нутгаас бусад өдөө орон нутгаас 5-6 Яруу найрагч материалууд ирүүлчихэд байна. За Орхон аймгийн тод анир сэтгүүлчдийн холбооноос бас нэг нэлээдгүй материал бас ирсэн байгаа. Мэдээж энэ одоо жилээс жилд одоо зохион байгуулагчдын хувьд ч гэсэн туршлагажаад те оролцогчдын хувьд ч гэсэн ер нь энэ уралдаан ийм болдог мэдээд жилээс жилд улам сайн болох бах гэж итгэж байна. Ярилцлагын төгсгөлд та бас үзэгчдэд хандаад сэрэмжлүүлэх мэдээлэл өгөөч. За юун түрүүн та бүхэнд болцсохгүй шар усны үеэр аюулаас урьдчилан сэргийлэх тал дээр өөрийнхөө ахуй орчинд анхаарал болгоомжтой байхыг хүсье. Тэгээд удахгүй болгож байгаа эрт цэргийн баярын өдрийг тохиолдуулаад цэрэг эрсүүдтэй мөн эрчүүдтэй баярын мэнд хүргэе. За тэгээд 3 сарын 17-нд 11 цагаас Уурхачин соёлын ордон зохион байгуулагдах Соён Яруу найргийн тэмцээнийг хүрэлцээрч очиж үзээрэй гэж урьж байна. За баярлалаа. Онцгой байдлын албан хаагчдын иргэн тойронд хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаарх мэдээллийг үзэгчдэд богино хугацаанд тэ бас чамдхааргүй мэдээллийг өгсөн танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Хамт олонтойноос мэдээж амжилт хүсье баярлалаа. Баярлалаа. Үзэгчдээ мэдээлэл хөтөлбөр үргэлжлэн хөгж байна. Өнөөдөр манай студид гал унтраах 58 дугаар ангийн гамшигаас хамгаалах улсын хяналтын байцаагч онцгой байдлын Ахмад Отгонбаяр орлоо. Мэдээллийн хөтөлбөрөө та бүхэн үргэлжлүүлэн хүлээн авч үзнэ. Улс орон болон дэлхийд дахинд өрнөсөн онцлог үйл явдлын мэдээллийг цахим хуудаснаас хамтдаа согцгоё. Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 их амарчлаа. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Монгол улсад 161 их амарчиж, үнээс 68 нь орон нутагт, Улаанбаатар хотод 93 хүүхэд мэндэлсэн байна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 3 дугаар сарын 8-ны өдөр эрүүл мэндийн сайд цогццог, эрүүл мэндийн дэд сайд Бямсурнаар аргалуулсан холбогдох албаны хүмүүс, их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, өргөө хүрээ амгалан амарчих газруудад болон 3 гал эмнэлгүүдэд ажиллалаа. Энэ үеэрээ Монгол улсын ерөнхий сайд Эрдэнэтийн төрдөө иргэн нэмж, гэртээ бүл нэмсэн ээжүүдэд талархах
жаргал илэрхийлж баярын мэдчилгээ дэвшүүлсэнийг гартуулав өглөө. Эрүүл мэндийн сайд цогццыг нийтэгчүүдэд баяр хүргээд их орондоо хэрэгтэй эрдэм номтой эрүүл саруул олон иргэнийг өсгөн хүмүүжүүлэхийг ерөөлөө. Түүнчлэн өнөөдөр ажиллаж байгаа салбарынхаа нийт ажилтан албан хаагчидтай баярын мэнд хүргэхийн зэрэгцээ ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн өрөөсөн байна. Бакугийн их дуулга тэмцээн маргааш эхэлнэ. Жуда бүхийн дэлхийн чансааны оноо олгох Бакугийн их дуулга тэмцээн маргааш эхэлнэ. Тэмцээнд 32 улсын 192 жудаач өрсөлдөхөөр мэдүүлгээ илгээсэн байна. Тэмцээнийг зохион байгуулагч Азербайжан улс хамгийн олон буюу 50 жудаач энэ тэмцээнд цуглах юм байна. Монгол улсаас хасах 60 кг-ийн жинд амар төвшин, хасах 66 кг-ийн жинд Хэрлэн, хасах 73 кг-ийн жинд Одооёр, хасах 81 кг-ийн жинд Ууганбаатар, нэмэх 100 кг-ийн жинд Дүүрэн Баяр, эмэгтэйчүүдээс хасах 78 кг-ийн жинд Наран жаргалнаар өрсөлдөх юм байна. Ховдчууд бүгд найрамдах Хятад ард улсын компанитай хамтрана. Ховд аймаг бүгд найрамдах Хятад ард улсын шинэ эрчим хүчний олон улсын холдинг компанитай сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар боллоо. Ийхүү Хятадын уг компанийн төлөөлөгчдийг Ховд аймгийн удирдлагууд төлөө авч уулзлаа. Тус уулзалтад аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Бүрүгэнд, засаг дарга Галсан Дондог, аймгийн эдийн засаг хөгжлийн бодлого хариуцсан засаг даргын орлогч Батсөх, аймгийн засаг даргын тамгын газрын дарга Ган Болд нарын орон нутгийн удирдлагууд оролцсон байна. Энэхүү ажлын хэсэг нь Ховд аймагт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хөрөнгө оруулалт хийх тухай санамж бичигдэх гарын үсэг зурах Ховд аймаг зарим сумдын цахилгаан эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдал үйл ажиллагаатай танилцах зорилготойгоор ажлын альчлал хийж байгаа юм а. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ сарын 8-наас 10-нд Алтай, Уянч, Булган, Дөргөн, Мянгад суманд ажиллаж байна. Дуудлагын жолоочийн нэр барьсан залиллагчийг барьжээ. Баян зүрх дүүрэгдэх цагдаагийн 2 дугаар хилцээ албаагчид өөрийгөө дуудлагын жолооч байна хэмээн танилцуулж оройн цагаар бар караокегаар үйлчлүүлээд гарч байгаа иргэдийг заллан автомашиныг нь авч явдаг этгээдийг илрүүлсэн байна. Сэжигтэн байн Баян зүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг бар цэнгийн газраар үйлчлүүлээд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж жолоо барих чадамжгүй болсон иргэдийг тэнхүү залилдаг байсан нь тогтоогдсон байна. Эрэгүү хуулийн 148 дугаар зүйлийн 148 2-т заснаар сэжигтэн бэд эрэгэн эрэг үүсгэж шалгаж байгаа бөгөөд уг этгээд нь өмнө нь шүүхээр яаж шийтгэгдэж байсан байна. Эмэгтэй гишүүдээс бүрдсэн нислэгийн баг Гинсийн дээд амжилтыг тогтоолоо. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг огтон энтгийн иргэний агаарын тээврийн Air India компани Гинсийн амжилтыг тогтоолоо. Дэлхийн түүхэнд анх удаа бүгд эмэгтэй гишүүдээс бүрдсэн нислэгийн баг олон улсын нислэгийн амжилттай үйлдэж Гинсийн дээд амжилтыг тогтоожээ. Тодорхойлбол энтгийн иргэний агаарын тээврийн Air India компани Boeing 777 нисэх онгоцны AI-174-өөр нислэг хийж Дели хотоос Сан Франциско чиглэлд нийт 15 цагийн турш 15300 км замыг туулсан нислэгийн амжилттай үлдэж дэлхийн дээд амжилтыг шинжилсэн байна. Энэ талаар Air India компани анх өөрийн Facebook хуудасаараа дамжуулан мэдгдсэн байна. Өнгөрсөн ям гарагт Шинэ-Дели хотоос номхон далай гатлан Сан Франциско хотод хүрсэн тус онгоц өнгөрөгч баасан гарагт Атлантын далай дээгүүр нисч нутагтаа иржээ. Нисэх багийн бүрэлдэхүүн бүгд эмэгтэй гишүүд байснараа тодорхойлбол онгоцны нисэгчид, онгоцны инженерүүд, мөн эмчгээд туслах багийн ажилчид, мөн зорчигчид нь бүгд эмэгтэйчүүдээс бүрдсэн юм а. Түүнчлэн нисэх бодлын ажилчид хяналтын өрөө удирдлагын ард дан эмэгтэй ажилчид ажиллажээ. Одоо үзэгч та бүхэн хотуудын цагаа гарын ойрын 3 хоногийн урьдчилсан мэдээ болон арилжааны банкуд дээр валютын үнэ ханш ямар гадлаарах мэдээллийг хүлээн авна.
Эрдэнэ төлдрийн Эрдэнэ телевиз үзэгч та бүхэндээ Пүрэв гарагийн мэдээлэл хөтөлбөрөөр төлөвлөлөө. Анхааран үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүхний маргааш ажил үйлсэд амжилт хүсье. Баяртай.